цаанаа дуучин тэнүүний хамтдаа байвал болох уу дууны гитарын хичээлийг үзүүлье. За энэ дуунд 4 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь фа мажор. За хоёр дахь нь соль минор. Тэгээд до мажор. Дөрөв дахь нь ля минор. За эхлээд ашиглах цохилтоо харцгаая. Доошо, дээшээ, дээшээ, доошо, дээшээ, доошо, 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 дээшээ. Тоонд үзүүлье. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За энэ цохилтыг ашиглах нь байна. За интро хэсэг дээр фа мажор, соль минор хоёроо ээлжлээд тоглоно. Нэг аккорд дээрээ 2 удаа цохилтоо бүтэн хийнэ. Одоо нэгдүгээр гитарын үзүүлье. Нэгдүгээр утсан дээр ерөөхдөө бүгдийн татаа тоглолцвол амар байдлаар гаргасан байгаа. За тэгээд 13 дугаар ладнаас эхэлнэ. 13, 12, тэгээд 8, 5, 6, 8, буцаад 6. За тэгтээ тоолоод явна. Цохилттойгоо нийлүүлэх учраас яг зөв тоон дээр орохгүй болохгүй шүү дээ. Хэмжээгээс араарай. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За тэгээ цаашаага 1 и 2 и 3 и 4 и. Эхний фа мажорын 2 цохилт дээр энэ таарах нь те 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За одоо тэгээд дараагийн соль минор дээр энэ орж ирнэ гэсэн. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За дахиад фа мажороо тоглоно. Тэрэн дээр нь дахиад эхнээс адилхан 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За одоо тэгээ соль минор дээр 3 дугаар лад руу орж ирнэ. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За тэгээ шууд дуу маань фа мажороос эхэлчихнэ гэсэн үг. За энэ хоёрыг нийлүүлээд хэдүүлээ тоглоод үзье. За ингээд сонсогдох нь байна. Хэдүүлээ одоо бадаг руугаа оръё. Ялгаа авахгүй нэг аккорд дээр 2 бүтэн цохилт хийгээд дуулаад явна. За эхнээс нь хараарай фа мажороос эхэлж байна. Чимнэр сартыг эргэж би хотлаа хэлж чадах юм уучлаарай. Чамгүйгээр байх хэцүү чамайг мартаж чадахгүй босноо. Чи миний зүрхний тал тийм болохоор би зүрхээ урчаад
Жаргалжлээ надад хамтдаа байвал болох уу жаргал зовлон хамт дурж ганцхан чамтайгаа эндэрмар байна болох уу итгээрэй. За ингээ 2 дугаар бадгаа дуулаад тахилтаа дуулаад тахилтын араас нэг төсөл хэсэгт орж ирж байгаа. Энэ дээр нэрээ C бемоль нэмж барих юм байна. Бүтэн барьцд голоос ингэ барьчих болно тий. За тэгээд мөн нэг аккорд дээрээ 2 бүтэн цохилт хийн. Наса төрштэй мөрөрчин зүлгөөн дэврээ зэлвэг гэрийн оцарлоочлоо хам байвал болох уу. Саяны бүтэн аккордуудыг барьж чадахгүй, тоглож чадахгүй байх юм бол мэдээж доош нь 2 3 4 5 гэд аккордуудаа буулгаж үзээд бүтэн аккордгүй хувилбарыг нь гаргаж аваад тэгээд капого авчиад бас тоглож болно. Хичээл оруулсан байгаа учраас та нар өөрсдөө хараад тоо бодож байгаа юм шиг тооцоолоод бодоод гаргаарай. За эмэгтэй хүмүүст доордоод аккордоо доошлуулахгүйгээр дээшлүүлэх юм бол бас фа мажороо шууд соль мажор болгоод 2 хагас тоо дээшлүүлээ тоглож болно. Тэгэх юм бол соль мажор тэгээд соль минорын ля минор за ля минорын оронд энэ тарин C минор орж ирнэ. Энийгээ бүтэн барихгүйгээр 1-р хурууг аваад 2-р ладны 1-р утсан дээр тавиад 4-өөс доошоо тоглолцвол ялгаагүй сонсогдно. До мажорын оронд ре мажор. Дэшээ бүтэн тоо нахиулчих болохоор тий. Тийм болохоор аз жаргалтай мөчөө амьдрал толон байж бүрий зовлон тарахуйд гараас чинь бодлоо хамтаа байвал болох уу хариулаач тэ надад хамтдаа байвал болох уу жаргал зовлон хамт дурж ганцхан чамтайгаа амьдармаар байна болох уу турштай мөрөрчин зөлгөө дэврээ зэлвэ тэнгэрийн оцарлоочлоо хамт байвал болох уу аз жаргалтай мөчөө амьдрал толон байж бүрий зовлон тарахуйд гараас чинь бодлоо хамтдаа байвал болох уу. За гэх маягаар дуулаад явчихна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл байх юм бол сэтгэл хэсэг бичээд асуугаарай. Бас subscribe гэсэн төвчөн дээр дараад бидний ажлыг дэмжих мартва. Дараагийн хичээлээр уулзъя. Баярлалаа.